Монгол дээрээ хийж байгаа анхны подкаст маань гарахны. За тэгээд таалан сууж үзээрэй. За сайн байцгаана уу? Ингээд манай өнөөдрийн Java Trucking podcast нэвтрүүлгийн маань нэгэн дугаар одоо эхэлж байна. Ингээд бид нар өнөөдөр Батар camp дээр буюу Лос Анжелес хот болон Лас Вегас хотын дунд орших Батар camp дээрээс одоо өнөөдрийн подкаст маань эхэлж байна. За тэгэхээр өнөөдрийн хүрэлцэн ирсэн зочид маань гэвэл Батар camp-ийн үүсгэн байгуулагч Уран Баяр буюу Умба маань ирсэн байна. За ETA Trans буюу Truckний компани эмхтэй car hauler-ийн жолооч Мөнхц бол маань хүрэлцэн ирсэн байна. За ингээд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Сайхан намарчиж байна уу? Сайхан намарч байна. Сайхан намарч байна. За энэ цагийн одоо Америкийн нэгдсэн улс дахь одоо энэ намар цагийн өнгө ямар хөө байна одоо та хэд одоо юу гэж бодож байна энэ цаг үед? Намар цагийн өнгө сайхан байна. Мэдээж сая бидэд камп дээр фестивал яг намрын цаг одоо нэг зуны сүүлийн өдрүүд зориулаад фестивал зохион байгуулсан 3 хоногийн. Тэгээд цаг агаарууд бол маш сайхан байлаа. Тэ. Тэгээд анхны удаа зохиож байгаа гэдгээр бас сайхан байлаа. За окей. Өөрсдөө сайхан танилцуулаач. Одоо энэ үзэж байгаа хүмүүст тийм ээ. За тэгэхээр Умбагаас эхлэе. За тэгээ. Намайг Уран Баяр гэдэг. Тэгээд би Америк нэгдсэн улс 2010 оноос хойш ажиллаж амьдарч байгаа. Сурж ажиллаж амьдарч байгаа. Одоо Лос Анжелес хот 10 онд ирсэн. Оюутан болоод ирсэн. Тэгээд тэрнээс хойш тэгэл 15 жил бас их урт хугацааг тэгээд тууллаа, гэр бүлтэй боллоо. 2 хүүхэдтэй боллоо, камптай боллоо. Тэглээ тийм. Нэлээд урт хугацааг Америк нэгдсэн улсад өнгөрүүлж байна. Америк нэгдсэн улсын Лос Анжелес хотын хажууханд Батар camp гэдэг ийм сайхан том бүтээн байгуулалтыг хийчихсэн. Одоо хэр хугацаанд явж байгаа вэ? Одоо хизээ үүслээ Батар camp? Яг энэ газар нутаг дээр ирээд 4 жил болж байгаа. Яг үйл ажиллагаа явуулаад. Тэр яг төсөл маань яг 17 оноос гэсэн чинь 8-9 жилийн өмнөөс гэсэн төсөл яг үйл гэрээ оруулж ирэл газраа бас буруу газар эхэлж аваад жоохон бүтлгүүдж авч байгаа л энэ газрыг олсон. Тэгээ энэ газар маань ерөөхдөө их олон том замуудын яг зангилаан дээр оршдог. Тэгэхээр ерөөхдөө энэ газрыг сонгож авсан байна. Одоо нөгөө хажуугаар чинь танаа кампийн хажуугаараа хурдны 40 гэдэг зам явж байна. Тийм зүүн баярыг холбосон босоо одоо энэ 15 буюу хоошоо Лас Вегас, Юта бүр хоошоогоо Монтана эдгэр рүү явна шүү дээ тийм. Ингээд энэ хурдны том замуудын яг хажууханд маш сайхан юм бүтээн байгуулалтыг хийж одоо үүсгэн байгуулсан танд баяр хүргэе. За манай ETA Trans буюу одоо энэ Америк нэгдсэн улсад байдаг Truckний компани бас эмхтэй car hauler жолооч хүрэлцэн ирсэн. Ингээд та өөрийгөө сайхан танилцуулаач. За намайг Лавагийн Мөнхц гэдэг. Би Америкт ирээд одоогоор 5 орчим жил болж байна. Truckний жолооч хийгээд бол үндсэндээ 2.5 жил болох гэж байна. Тэгээд Америкт ирээд өөрийн сонгосон, хүссэн, мөрөөдсөн ажлаа хийгээд л одоо амьдран сууж байна. Сэтгэл бол маш хангалуун байгаа юм тийм ээ. Сайхан байна. Баярлалаа өрсөнд. Умба манаас өөрөө одоо энэ Батар гэдэг кампийн одоо үүсгэн байгуулагч хүн өмнө нь Truckний индастри буюу truck бас барьдаг байсан байгаа тийм. Тэгэхээр тэр талаараа бас яриач хөө. Америкийн truckний индастри дээр ерөөхдөө холбоотой 17 оноос хойш ерөөхдөө enclosed гэдэг нэг хаалттай ачаа ерөөхдөө нэг тийм fancy cars зөөдөг тийм индастри руу орсон. Тэгээд 17 оноос хойш одоо өнгөрсөн жил хүртэл 7 жил байлаа. Ерөөхдөө Америкийг ерөөхдөө нэлээ олон хотууд мужуудаар явсан тракаар ерөөхдөө тракчтай амьдралыг ерөөхдөө мэднэ. Тэгээд бас тийм ч утгаараа энэ камп дээр бас
одоо 40 дугаар урдны зам явж байна тийм. Тэгээд тракчдыг ерөөхдөө олноор нь тийм амрааж буудлаа судлаа тэгээд явах тийм нөхцөлийн бүрдүүлэхээр ерөөхдөө ажиллаж байгаа. Сүүлийн үед Мотор камп. Гэхдээ зөвхөн Монгол тракчдад зориулсан биш шүү дээ, тийм ээ. Бүхэл улсын тийм ээ. Гадны иргэдийн Эхний ээлжинд бол ерөөхдөө community ерөөхдөө Монгол талдаа байгаа. Тэгээд хэрвээ мэдээж бизнес саншаа гайгүй явах юм бол тэгээд гадагшаа. Байна гэсэн үг. Маш сайхан байна. Одоо энэ Батар камп дээр бол манай Лос Анжелес хотын оршин суугчид монголчууд бол ихэнх нь ойрхон учраас их ирж амарцгаадаг. Тэгээ одоо бидний байгаа энэ гэр бол 5 антай гэр өнөг үү? 6 антай юу? Энэ 6 баг 6 антай. Баг 6 антай гэр үү тий? Тэгэхээр энэ гэрт дотор бид нэр хоол хүнс идэх хүмүүсүүд dining area гэж ярьдаг шүү дээ. Тийм area болгосон. Үүнд бүр сэлбэр мэлбэртэй яг анзаараагүй шүү дээ. Сэлбэртэй. Бусад гэр нь бол яг 5 энгийн 5 антай яг жинхэнэ Монгол гэр. Одоо нийт хэдэн гэр вэ? Одоо энэс гадна 4 гэр үйлчилж байгаа. 5 дахь гэр нь бол ажилчид байрладаг тийм гэр байгаа. Тэгэхээр нийтдээ ерөөдөө 7 гэр энэ чинь барьсан. Одоо нөгөө танаа Батар камп дээр үйл ажиллагаанд чинь одоо хэдэн тооны ажилчид ажиллаж байна? Байнгын ажилчин гэвэл ерөөдөө 1-2 хүн байгаа. Тийм. Тэгэл сезоноос шатгаалаад кастомер их үе тэгээ жуулчд манайх ч бас жуулчд авдаг. Тэгээ жуулчд ирэх үе нэрээр болж байгаа хүмүүсүүд нэмээд 3-4 хүн. Тэгээ би өөрөө болохоор байнгын Лос Анжелест 2 цагийн зайтай. Тэгэл 7 хоногт нэг ирж очин байгаад байдаг тийм. Зөв. Тэгээ хуучин траканда явдаг байхдаа бол би ерөөдөө ийш Лас Вегас руу ачаа аваад тэгээ замдаа нэг хончаал Вегас ороод яг замд энэ 7 ч хүрэхгүй хоногийн өмнө Америкийн одоо баруун эрэгт одоо оршихын Батар камп дээр Cali Gobi гэдэг номедиг нэг арга хэмжээ оллоо шүү дээ тийм ээ. Тэр талаараа бас нэг яриач. Тэгээ энэ бид нэр ерөөхдөө монголчууд маань одоо Америкт ирээ суушаад ерөөхдөө 30 жил болсон юм байна. Одоо нэгт second generation гэж ярьдаг тийм одоо баг 3 дахь generation гарч ирж байгаа. Гарч ирж байгаа generation дээр ерөөхдөө Монгол өв соёл, Монгол гэр тийм одоо Монгол ахуй бүгдээ ерөөхдөө танилцуулах үүднээс ер нь камп маань тэгж байгуулагдсан. Гэхдээ яг бүгдээрээ нэг тийм цуглардаг өдөртөө болъё. Нэг одоо гэлтгүй нэг манай фестивал сая 3 өдөр боллоо л та. Одоо жилдээ ядаж нэг 3 өдөр ингээд цуглараад бие биенийхээ тий ингээд дуугаараа бие биендээ ингээд мэддэг чаддгаа зааж өгөөд тэгээ ардын урлагаа бас сурталчлаад хадныхын тий тэгж явъя гэж бодсны үдснээс энэ фестивал маань ерөөдөө сая анхных нь өмнөх жил нэг тест хийсэн. Тэрийг бол бид нэр тест гэж нэрлэж байгаа. Сая 2025 оны 9 сард хийсэн нь болохоор нэгдэх гэж тоолж байгаа. Ерөөдөө жил болгон болно энэ үйл ажиллагаа маань. Янз бүрийн гадны өвчин нөлөө орохгүй бол тийм. Гол зорилго нь ерөөдөө Номерик соёлоо, нүүдэлчний соёлоо одоо өөрсдийн амьдарч байгаа Америкт амьдарч байгаа монголчуудынхаа дараагийн үедээ хүргэе. Америкт ийм нүүдэлчний соёлыг сонирхсан хүмүүсүүдэд ингэж сонирхуулъя. Одоо манай маркет бол их том байна шүү дээ. Лас Вегас, Лос Анжелес гэх том. Эндээс хүмүүс авчираад ингээд одоо дараагийн жил улам их хүн оролцох байх гэж бодож байна. Сая энэ жил болохоор нэг 400-аад хүн оролцсон. Дараа жилийн бидний яг судалгаа гаргаж байгаа бол 1200 болчихлоо гэсэн судалгаа. Гадна дотныхаа нийлээд тийм 3 өдөр шүү дээ тийм. Тийм 3 өдөр тийм. Одоо манай монголчууд бол мэдэндээ нөгөө playtime гэдэг болдог тийм. Одоо 10 жил болж байгаа арга хэмжээ баг. Тэрэн шиг одоо ингээд жил болгон болоод 3 хоногтой. Ер нь яг концепц нь яг 3 хоногтой л барайл явах уу? Эсвэл тэр нь 3-аас 5 болоод эсвэл 2 олоо ч юм уу инхүү эсвэл яг барьцсан 3 хоног уу юм зааш. That's a good question. Хоногийн хувьд бол өөрчилж болно. Яг тэгэхээр бид нэр 28 оны Лос Анжелесийн Олимпиар 2-7 хоног хийж байгаа. Олимпийг нээлтээс хаалт хүртэл. Зөв. Тэгэхдээ зуны цагт ч одоо 7 сараас 8 сар яг 2-7 хоног хийж байгаа. Тэгэхээр тухайн үеийнхаа яг байдлаас шалтгаалаад өдөр бас өөрчлөгдөж болно. 28 он хүртэл бид нэр дандаа 3 жилээр гаргацсан байгаа. Одоо 26 он 9 сарын 25-наас 3 хоног 3 өдрөөр 26 онд 3 өдөр 27 онд 3 өдөр тэгээ 28-нд болохоор 28 онд болохоор 2 хоног гэж.
Зөв. Тэгэхээр яг бас тухайн үеийнхээ яг моментаа ашиглаад хугацаа бол яг одоо бол яг 3 өдөр гэчихээ. Дараа нь заавал яг 3 өдөртөө баригдмааргүй шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Үргэлжлүүлээ бол сайхан л биш шүү дээ. За боли нэг 5 хоног ч юм уу бас сайхан шүү дээ, тийм. Ингээд олуулаа цуглараад уулзаагүй удсан хүмүүс найз нөхөд гэр бүл хамаатан саатан тий ингэж авчираад сайхан энчнээ байрлаад Монгол одоо ёс уламжлалыг харуулсан юм одоо номедик арга хэмжээ шүү дээ эрдээсээ тий тэгэл хөгжим ухуур дуу хоор хамтлаг дуучид тэгэл үндэсний хэв шинжээг агуулсан тийм гоё зүйлүүд л болох юм байна шүү дээ. Ер нь бол гол концепц тийм ээ. Ер нь тий. Номерикийг л ерөөхдөө баазж байгаа. Гэхдээ номерик гэдэг нь зөвхөн Монгол биш шүү дээ. Ер нь Америк бол тэгэл бүхэл юу Америк байна. Тэгэл артист Америк те. Одоо тэгэл бүхэл төрлөөл ерөөхдөө Америк гэж бодож ерөөхдөө хийж төлөвлөж байгаа те. Тэгээ яг эхний жил бол бид нэр сая нөө Бурэдээс хүмүүс их оролцсон. За. Тэгээ одоо нүүдэлчний угсаа одоо бүхэл хүмүүсүүдийг оролцуулмаар халимаг туваа те. Тэгээ мэдээж одоо нэг ясны ястангууд шүү дээ. Бусад ястангууд тийм ээ. Дараа жил ингээд мэдээж ингээд бид хэдийг ингээд сонсцсон тэгээд ирээл нэмэгдэхэл бах гэж бодож байна. Ер нь нэгдээсэй гэж бодож байна. За. Тэр бол Эрүүл Батор шиг нэр үнэхээр сайхан арга хэмжээнд жил болгон зохион байгуулах гэж байгаа юм байна. Энэ жилийн арга хэмжээг зохион байгуулсан баярлалаа. Миний хувьд бол ирж амжаагүй. Гэхдээ ирэх сонирхол маш их байсан. Даач нөгөө тракаар замд явжсэн болохоор үнэхээр ирж чадсангүй. Дараагийн жил дээр нь бол аль болох ихтгэн төлөвлөө ажил нөгөө юмнуудаа зохицуулж байгаад ирнэ. Дараагийн жил энэ жил ч гэсэн бид нэр тракны зогсоол бэлдсэн. Тийм трак руу бас хэлэхэд бол дараагийн жил ч гэсэн зогсоолоо бэлдэнэ. Холбогдоороо мэдээлэл аваараа Батар кампус мэдээлэл аваараа тий. Дараа жилийн 9 сарын 25-наас эхлэж штэ 3 хоног. Дараа жилийн 9 сарын 25-наас. Окей. ETA Transit эмхтэй кар хаалар жолооч мөнгөцөл. За анх одоо траклоо яагаад оров? Одоо эмхтэй хүнд бол кар хаалар буюу машин ячдаг тракны жолооч хийхэд бол маш хүнд. За ингээд Tesla машин Cyber 4 Cyber 2Y ингээд ачаад Texas-аас Arizona явж байна. Тэжгүй шүү. Ийм гоё тэгшгэ ачиж сурсан. Бай. Энэ асуултыг одоо хүн болгон тавьдаг байгаа. Яагаад орсон бэ гэдэг асуулт. За энд их олон талтай. Би багын л ер нь хурдан морин дээр суугаад хурдан морин дээр сууж уралдах юмсан гэж боддог байсан. Тэгээд бас дээр нь техникийн сонирхолтой. Угаасаа өөрөө техникийн сургалт төгссөн. Ер нь нэг юм том тэрэг бариад ингээд ажлыг ямар ч ажлыг хүнд гэж харахгүй зүр хөнгөн байлаар тэгэж ингээд амархан одоо баар төмрийн хүртэл цэцэг барьж байгаа юм шиг ингээд ажилладаг. Тэгээд яагаад гэвэл гэхээр одоо асуултанд хариулахад ер нь мэдхгүй би ер нь өөрөө л нэг тийм жоохон экстрем жоохон тийм хүч сорьсон тиймэрхүү юм дуртай болохоороо траканд анх бүр өөрөө хүсэж мөрөөдөж орсон байх тийм анх ороход хэцүү байсан явандаа тэгэл чадахгүйгаас чадах хүртлээр явсан тэгээд яг эмэгтэй хүнд бол хэцүү гэвэл хэцүү тэгэл одоо ер нь энэ чи Америк нэгдсэн улсад эмэгтэй одоо кар хаалрын ялангуяа нэг машин ячдаг бидний тэр кар хаалрын жолооч ойролцоогоор хийд үйд юм бол тэр талаар ер нь та мэдгүй. Тий. Кар хаалр гэвэл манай Калид яг машин ячдаг эмэгтэй жолооч нар бол голцоо манай Калид гэдэг Калифорниад. Яг одоо бол тасралтгүй яг ажиллаад явж байгаа 3 эмэгтэй байгаа машин ачиж байгаа. Яг бокс трак гэх юм бол Чикаго руу бараг 32-3 хэмжээний ер нь их өндөр тоотой юм билээ. Голдоо дандаа бокс юм билээ. Нэг бол 1-2 кар хоолоор байсан. Одоо бол ер нь манай баруун эргээс л 3 кар хоолор ч байж энэ да одоо. Одоор баруун эргт бол эмэгтэй гуруулаа байгаа юм байна те. Гэхдээ бас яг мэдгүй далд үйж болно тий нэг бас нэг ганц нэг өөр эмэгтэй
Бүтгтэйгүй юу? Бүтгтэйгүй мэддэг ч юм уу те. Чимээгүй яаж ч магадгүй яг үнэ. Миний мэдгэл ер нь 3 байгаа шүү. Миний харсан сонссноор бол. Анх яг траканд орж ирсэн хамгийн хүнд бэрхшээл нь юу вэ? Яг бэрхшээл гээд анхны трипнээс ахуулахад бол маш их тэрийг бол баг эндээс гараад зам дээр явхад л анхны бэрхшээлүүд бол маш их ус. Алхам бүр бэрхшээл байсан. Ягаад гэвэл би шинэ сурагч байсан. Хамгийн их одоо эмгтэй хүн болохоор ч юм уу яг ингээд хол хөдөөний замаар ингээд машин дороо буулгах гад ингээд ямар ч машин явахгүй хажуугаар ч өнгөрөхгүй урдаас ирэхгүй тэр том хурдны зам дээр яг ганцаараа явбал ядаж нэг бокс жолтгоо нэг жижиг машин жолтгоо хажуугаар өнгөрөөсөө гээд нэг 10 хэдэн майл явхад л тэр жоох ингээд юу юм бэл түүнээс ингээд машины гэрэл мэрэл харагдах ч юм бол нэг арай нэг дотор үеиг тэгээд хээр газар яг тэгэл за би кабинда байгаа шүү миний тараг намайг аврах шиг л тэгэл тэр жоохон айдссэн тэгээд дав Нулимсаа нууж исэн үү? Тракан дотор. Нууж исэн үү? Аргуултай эмхтэй хүн бас. Баярлаж нэг уулна тэгэл бахархаж нэг уулна ядарч нэг яагаад би энийг сонгож болж гэдэг юм те эсвэл ард нь гарсан би анхны трипээ хийгээд баруун нас зүүн ирэг рүү яваад ирээд яг зогсоол яардан дээр ирэл таракаа ирэл өрүүлээ ингээд нэг орт амьсгаа авчихсан тэр их санаанаас тэр их болдсон юм байна чаддсан байна хүнд юу нэг хүч байдсан байна тэрийг шавах юм бол гардыг байна л гэж бодоод яваад ирсэн байдаг ихний тэр баруунаас зүүн ирэглөө гэхээр яг баруун иргэн айл хотоос зүүн иргэн айл хот руу явсан. Миний анхны трип Калифорниас Жоржиа Атланта байсан. Атланта цаашаа Савана тэгээ Норт Каролина South North тэгээд ерөнхийдөө эндээс нэг Калифорниас нэг 2400 орчим майл байна да тий. Америкийн нэгдсэн улсад одоо энэ тракны энэ индастри буюу энэ тракны энэ асуудал одоо жолооч нарт маш хүнд болж ирлээ шүү дээ тий. Одоо саяхан хүртэл одоо энэ Америкийн нэгдсэн улсын одоо засгийн газрын зам тээврийн яамныхан секретари буюу нарийн бичгийн дарга нь ингээд мэдээлэл хүртэл хийгээл эхэлж байна. Гэхдээ яг нөгөө сүүлийн байдлаар бас яг гарч ирээгүй байх шүү гэн тий. Тэгэхээр тэр тал дээр та хэд юу гэж бодцоож одоо яг цаг үе яг юу болж байна тий. Яг одоо бол Калифорни мужид бол яг шийдэгдээд өнөөдөр шийдэгдээд ийм одоо шийдвэр гаргалаа. Одоо ийм commercial жолооч нарыг ийм байдлаас нь ингээд одоо бидний үнэмлэхийг юу юуг цуцалсаагүй байна. Биднэрт бол айх юм алга байна одоогоор. Калифорни муж жоохон муж маань асуудлыг яаж шийдэх нь энэ бол 1 сарын хугацаа өгсөн байгаа юм байна. Айц гэх юм бол байна уу гэхээр байна. Шалгалт байна. За бүх скейлүүд шалгана гэж байна. Манай жолооч нарын ер нь одоо энэ Америк дэх монголчуудын 50% нь бол хэлгүй үнээр тийм байсан. Анх үнэхээр сул байсан. Одоо бол бүх юм чангарлаа. Гэхдээ манай монголчууд аваад гарах байхаа. Шийдвэр гараагүй байгаа. Одоо л айхан байхгүй гэж би үзэж байгаа. Засгийн газрын шийдвэр бол эхлээ гарч байгаа. Тэгээд засгийн газрын шийдвэр гарахаар чинь одоо энд Америкийн нэгдсэн улсад 51 мууж байгаа. Тэгэхээр 51 мужийн одоо хотын дарга нар одоо засгийн газрынхаа шийдвэртээ уялдуулж өөрсдийн мужийнхаа одоо хуулийг гаргана шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрийг бас пуш буюу засгийн газраас мужууд руу амар шахалтыг өгч юм л доо тий прешэр өгөөд яаралтай хурдан одоо энэ Америкийн нэгдсэн улсын иргэдийн амь насанд занал хийсэн одоо энэ одоо хэллэгүү англи хэллэгүү тий одоо мэрэгжлийн бус эсвэл хууль бус оршин суудаг гэх мэтлэн цэгцлэхийн тулд одоо энэ шийдвэр гараад байна л дээ. Тэгэхээр шууд гихгүй ер нь одоо олон үндэстнгүүд энэ трак барьж байгаа Америкийн нэгдсэн улсад. Нэг сарын өмнө лөө нөгөө энэтхэг жолооч юу төрн буюу хурдны зам дээр буцаж эргэх 20-той газар буцаж эргэж байгаад одоо 3 хүний амь насанд хүрсэн тий. Тэр талаар хүмүүс сонссон уу? Харсан уу? Харсаарсан бичлэг үзсэн шүү дээ. Тийм тэгээ одоо тэндээс бас ингээл үсэл одоо гадны иммигрант буюу одоо цагаач иргэд маш их ирж одоо энэ ч трак барьж байгаа. Тэгээд тэрэн дээр нь одоо хязгаарлалт хийх гээл засгийн газраас гарч ирлээ. Одоогоор гарч байгаа зүгээр нөгөө өөрийн чинь одоо харж байгаагаар ямар нэг мэдээллүүд байна. Одоо яг одоо энд үзэж байгаа Монгол тракчид хүртэл байгаа шүү дээ Америкийн нэгдсэн улсад. Тэр хүмүүст бас ойлгохгүй байгаа зүйлүүд байгаа. Зарим нэг нь хэл усгүй учраас нөгөө мэдээллээс хоцроод байгаа. Прогноз нь ямар хөө байна одоо өөрийн чинь харж байгаагаар. Би өөрийнхөө л бодлоо хийж байна. Өөрийнхөө л бод. Би нөгөө авч авсан мэдээллээсээ тий.
яг ямар ч гэсэн ингэж байгаа юм байлээ. Non citizen гэдэг нь болохоор иргэн биш хүмүүсүүд ерөөдөө Америкийн нэгдсэн улсын иргэн биш. Иргэн биш хүмүүсүүдэд дахиж нөгөө нэг юуг нь сонгохгүй байгаа юм байлээ. Гэсэн Юуг нь сонгох вэ? нэг CDL үнэлэх, жолоо үнийн үнэлэх нь Одоо нөгөө манайхаар ч нөгөө хүнд машин механизмыг үнэлэх гэж явдаг лөө тий. Тэрнтэй төстөөгөр commercial driver license тий. Тэрийг сонгохгүй гэсэн шийдвэр гаргаж байгаа юм бэл. Гэхдээ яг гаргасан үгүйг нь сайн мэдэхгүй. Гэхдээ яг миний өөрийн бодол болохоор яг нэг өдөр эдгээр Америкууд бүгдээрээ ингээд жолооч нараа суу гэж суулгачих чадахгүй. Ягаад тэгэхээр эн чинь бүгд л трак бүгд л одоо Америкийн судсаар гүйж байгаа шүү дээ. Ер нь бол тий тракны жолооч нь Америкийн ер нь Венес судс шүү дээ. Ингээд бүх бараа таваар ингээд эргэлдэж яадаг. Химэл оюухаа орж ирээд ингээд баг багаар шаттайгаар ингээд төлөж гаргаж магадгүй. Тэрнээс биш өнөөдөр маргааш өдөр бид нэр ингээд хууль гаргалаа бүх одоо тракэнд явж байгаа хүмүүсүүдийг ингээд 50% нь байхгүй болгоч. Бид нар чинь 50%-ийн ачааг л Америк эргэлтийг л байхгүй болгож чинь гэсэн үг шүү дээ. Яг хөө зүгээр том зургаар нар би өөрөөхөө бодлоо л тэгж бодож байна. Тэгвэл яг хөө бас юмыг яаж ирэх вэ те? За мэдэхгүй л байна л да. Одоо тэгээд шинээр CDL авж байгаа одоо гадны иргэд бол боломжгүй болчихлоо шүү дээ. Ялангуяа нөгөө цагаач буюу иммигрант гэж хэлээд байгаа тийм. Америкийн улс нэгдсэн улсад хурж ирээд тэгээд тэр үнэмлэх авах эрхтэй нэг хэдхэн болцол гаргаж тавьж байгаа юм байна засгийн газраас ер нь анзаарч байгаа. Та Америкийн нэгдсэн улсын иргэн буюу citizen байх хэрэгтэй. United States citizen байх хэрэгтэй. Тэгвэл таны одоо тийм юу гэж чинь арын одоо background check гэдэг чи хийж агаад ингээд танд CDL үнэлгээ өгнө. Та гадны иргэн байсан ч хамгийн гол нь Америкийн нэгдсэн улсын иргэн байх хэрэгтэй гэдэг. Нөгөөх нь болохоор нэг тодорхой ажлын нэг ажлын эрхийн нэг бизнес статус байгаа дээ. Нэг 2 3 статус байгаа. Тэр статусыг бас хэрвээ авах юм бол бас яг тэрэн дээр нь бас нөгөө сайн шалгаж агаад таны арын бэкграундыг чинь сайн шалгаж агаад тэгээ бас өгөх нэг тийм юм байна. Одоо үнэлэх авцсан, CDL үнэлэх авцсан байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө хугацаа заасан үнэлэхэн дээр хэдэн он хүртэл байна. Одоо жишээ нь энэ одоо 25 он бол 25 оны 12 сард таны жолооны үнэлэх дуусж байгаа бол хугацаа нь та дахиж одоо тий сунгахад бол боломжгүй болж байна. Хэрвээ та иргэн болвол Америкийн нэгдсэн иргэн болвол сунгаж болно. Бас тэр нэг тодорхой нөгөө ажлын визний статустай бол та сунгаж болно. Бусд нь бол болохгүй гэсэн нэг юмыг бол засгийн газраас нь Америкийн нэгдсэн улсын одоо Трампын засгийн газраас тавиад гаргаж ирээд байна л да тий. Тэгэхээр одоо ер нь бол маш чанга болж байна. Эхлээд англи хэлний бэрхшээлтэй тулгарлаа. Монгол жолооч нар маань англи хэлний заавал одоо нөгөө хилтэй байх ёстой. Одоо замын тэмдэглэгээ гаргах тий зам дээр явж байхад юу нь болох юм болохгүйг ялгаж салгадаг. Дээрээс нь way station буюу муж хоорондын одоо нөгөө монголоор бол пост гэж байна тий дамжин өнгөрч байгаа постоор орж гарахад ачаа шалгуулна, трака шалгуулна, жолооч өөрийн бичиг баримт одоо замын одоо замд явсан цаг хугацаагаа шалгуулахад заавал тэр шалгаж байгаа хүмүүстэй англи хэлээр ярих хэрэгтэй. Тэгэхээр тэр юмнууд ингэж үүссээр байгаад одоо шалгалтууд явсаар хагаад одоо бүр нэлээд хүндрээд одоо их одоо жолооч нар бол үнэмлэх нь бол suspend буюу одоо тэгээд шууд туслагдахад л бэлэн боллоо шүү дээ тийм үү. Тэгээд бас сая энэ жаби хэлдэг 2 шалгуур дээр саяын дурдсан 2 шалгуур дээр бас нэг шалгуур тавьж байгаа. Тэр нь болохоор одоо аль нэг иргэн E2 тий одоо E2 гэдэг бизнес виз байдаг. Тэр визийг яг тракны чиглэлээр байгуулсан болвол тэр хүн CDL авах эрхтэй гэдэг одоо 3 дахь шалгуур бол бас нэг юм нэмэгдсэн байна лээ. Тэгээ тэр бол бодтой. Тэр бол ерөөсөө заашгүй. Тэртээ тэргүүл компани тракны компани ажиллуулж байгаа юм чинь тэртээ тэргүүл CDL авдаг. Тэгээд тэр 3 дахь нэг тийм юм байгаа юм байна. Яг нь энэ яг биднэрт бас нэг тий цаашдаа монголчууд ч гэсэндээ энэ бас боломжтой юм болов гэж бодож байна л да. Хэлхэн зүйтэй байна. Одоогийн Америкийн нэгдсэн улс дахь тракны жолооч нарын дунд болж байгаа энэ цаг үеийн асуудал бол хүнд байгаа тий. Тэгэхээр бид хэд өөрөө өөрсдийнхөө одоо сошиал сувгуудаар бас цаг тухайн үедээ сонссон мэдээллүүдээ одоо текстээрч болон тий богино хэмжээний угарч болон та бүгдэд хүргээ явнаа. Тэгэхээр та бүгд маань бас одоо Умбагийнхаа хаягийг дагаад мөнгө цул тракныхаа
эмэгтэй тракчныхаа аягийг дагаад, миний аягийг дагаад тэгээд цаг үеийн мэдээллүүд бас ойрхон байгаараа. Ягаад гэвэл Монгол болон бусад өөр улсад орчин сууж байгаа монголчууд Америкийн нэгдсэн улсад хурж ирж трак барихыг бас их хүсдэг. Тэгэхээр тэр хүмүүс маань одоогийн нөхцөл байдал яг ямар байгааг сайн мэдэхгүй байгаа. Тэгэхээр бид гурав бас те хувь хувийн өөрсдийнхөө цахим сувгуудаараа тодорхой цаг үеийн тракны мэдээллүүдийг бас дамжуулж хүргэж байна. Тэгэхээр та хэд маань бид нарыг бас дагаарай. Яг хүний нутагт ирээд амьдрахын одоо давуу болон сул тал нь юу юм? Өнөөдөр хүртэл одоо Америкийн нэгдсэн улсад яах гэж амьдарч байгаа юм? Гол зорилго нь юу юм? Тэ? Тэр талаас би бас та хоёроос асуумар санагдаад. Яг гол та хоёрын зорилго. Миний хувьд бол би нэг 10 онд оюутан болоод ирсэн. Тэгээд нэг оюутан байхад бол ерөөсөө бодох санаа зүйлгүй сайхан байсан. Амарс их 10 оноос хойш 14 он хүртэл тэгээд ерөөхдөө яг нэг оюутны амьдралаар амьдрал. Тэгээд би Монгол буцаж яваад эргээд нэг ажилдаа орох гээд өргөдлөө өгчөө нэг жил гаруй үлээж байгаа. Тэгээд яг нэг хүссэн юунд орж чадахгүй, ажилдаа орж чадахгүй тэгээд буцаад ирсэн Америкт. Тэгээд буцаж ирээд ерөөхдөө нэг гэр бүлтэй болоод явахаас өмнө би төгсчөөд явахаас өмнө гэр бүлийнхэнтэй танилцсан байсан. Баталгаажуулаад бит хоёр ерөөхдөө хамт амьдрах болоод тэгэл яг жинхэнэ Америкийн амьдрал ерөөхдөө эхэлж байгаа юм л да. Яг оюутны амьдрал биш. Америкт амьдрах амьдрал. Тэгээ 15 оноос хойш ерөөхдөө Батар Travel гэж компани нээж ажилласан. Тэгэл ерөөхдөө Америкт амьдарч байгаа бусад монголчууд цагаачтай адил бид Uber нэг хоол зүүдэг app ерөөхдөө бүгдийг л хэрэгжилжсэн. 17 онд би траканд орсон. Тэрнээс өмнө нь бол яг хаа тэгэл хүүхдтэй болоод гэр бүлтэй бид хэд чинь бас эхний 1-2 жил яг хүүхд төрөөл бас нэг амаргүй нэг орон байр авахгүй тэгээд найзахаараа ингээл яваал бас нэг Америкийн амьдрал чинь бас нэг амаргүй шүү дээ. Нэг хүмүүсүүдээ ингээ хараад байгаа шиг. Америк мөнх игээл ингээл жаргал амьдрал тийм бол байхгүй тэгээд бүгдийн л яг ноолоос эхэлж байгаа юм чинь. Траканд ортлоо. Трак ерөөхдөө бас гайгүй нэг юу болж өгсөн шүү. Ер нь цаашдаа зогсох харин тийм. Траканд чинь 7 жил болсон. Тэгээд 7 жил дөнгөж эхлэх үед бол ер нь хэцүү байсан да. Америкт бол. 2010 онд ирсэн гэж байгаа. Одоо 2025 жил өнгөрсөн байна. Тэгэхэд одоо өөрийн гэсэн одоо 5 акр газар үлээ энэ Батар кемп чинь. Тий 5 акр 2 га газар гэсэн. Тий одоо манай монголчууд бол нөгөө акраараа мэдэхгүй. Тэгэхээр гаагаараа төсөөлвөл 2 га орчим буюу 20,000 м² газар байгаа тий. Ийм гоё номадик буюу одоо Монгол нүүдэлчин удмын одоо өвс соёлыг харуулсан ийм гоё кемп байгуулсан. Ингээ сууж шít. Одоо гайхалтай юу? Гайхалтай л байд. Гайхалтай тий. Тий. Тэгэхээр хүний газар тэгээд өөрийн гэсэн энэ хүртэл бол явахад бол тий бас мундаг. Явсан харин тий. Гэхдээ яг эцсийн зорилго чинь яг энэ байсан уу? Батар байсан уу хамгийн гол? Яг одоо тэр үедээ бол мэдэхгүй шүү дээ мэдээж яг Батарыг байгуулна гэж бодож ирсэн үү эсвэл арай өөр хөөж байгаа Батар руу орцсон уу? Батар кемп бол яг эцсийн зорилго байгаагүй. Тийм бах тий. Бид нэр яг 10 жилийн өмнө найзуудаараа Батар Travel гэж нээжсэн. Тэгээ одоо баруун эргээр аялдаг ерөөхдөө аялал жуулчлалын компани байсан. Зөв. Тэгэж явж агаад сүүлд би тусдаа ингээд нэг кемп ерөөхдөө ингээд аялал жуулчтайгаа бас нэг уйлдуулаад нэг кемп нээжүүл зүгээр юм байна да гэж бодоод яваадсан. Тэгэл 17 оноос хойш ерөөхдөө хэрэгж гисэн л та. Ирээд бид нар чинь гэрээ аваад бараг 2 жил шахуу сторэжинд хадгалж байгаа байхгүй. Нөгөө ирээд газраа буруу авцсан. Тэгэл анх ерөөхдөө бүх юмаа сайн судлах хэрэгтэй байсан мөлий. Тэгэл газраа буруу аваад дээр нөгөө нэг гэр барих гэсэн чи болохгүй гээл. Ерөөхдөө Калифорнид ерөөхдөө хориотой. Тэгтээ яг нэг төр зүрийн ингээд зоны ингээд байдгийн. Зоны энэ ингээд зөв өөрөө сонгочих юм бол төр зур ингээд барьж ашиглах боломжтой Монгол гэрүүдийг. Зөв. Би эндээс нэг юм анзаарлаа. Одоо энэ нөгөө Батар кемпийг ингээд үүсгэн байгуулад одоо ингээд хэдэн жил болж байгаа лээ? Кемп бол одоо 4 дахь жилдээ. 4 дахь жилдээ. Тэгэхээр би ингэж хараад байна л да. Миний бодол зөв үгүй гэдгийг бас та хэлээд өгнө. Энэ хүртэл энэ кемпийг газрыг Америкийн нэгдсэн улсад газрыг худалдаж аваад дээр нь ийм сайхан өргөө гэрүүд бариад инглээ ихэд суур хөрөнгөө
одоо та өөрөө тракэнд явж исэн тэндээсээ босгосон уу? Одоо энэ одоо газрыг худалдаж авах мөнгө одоо бусад зүйлүүд те тэр чинь мэдээж тэрэн дээр трак хэрэг болсон байна те. Трак хэрэг болсон. Яг дөнгөж эхэлж гэр бол би ээж аавынхаа туслалцаар гэр авсан. Тэгээ гэр ирснээс хойш ерөөдөө л тэгэл дандаа тракер 17 онд гэр ирж байгаа штэ. Тэгээ нэг 2 жил бас сторож хадгалах бас нэг мөнгө орно. Сторож гэдэг нь болохоор нөгөө хадгалдаг газар те. Аа. Тухайн хэмжээний зардал гарна тэгээд амар юм болж байна. Тэгээ тэр мэдчлээ ерөөдөө зардал ингээ зөндөө гарсан л та. Тэгээд тэр зардуудыг ерөөдөө тракнаас босгосон. Өөрөө чи хийж ярьж байгаагаар ингээ цаг үетэй ингээ бодоод харахаар яг харахгүй энд нэг бүтээн байгуулалт хийх гээд байдаг даач нөгөө суур хөрөнгө гэдэг юм чи байх хэвээр тийм. Тэгэхээр тэр суур хөрөнгийг олох боломж нь бидний трак байгаа даа. Тийм. Тэгэхээр тракаараа бид нар бариад хажуугаар нь энэ Батар кемпийг үүсгэн байгуулад босгоод тэг ингээ явж ийн гэдэг чинь бол гайхалтай тийм. Тэгээ би нэг трак амарчсан өнгөрсөн жилээс хойш ерөөдөө болцсон байгаа. Тэгээд ямарчсан зөвхөн энэчнээ төвлөрөөд ажиллая гээд зөв. Тэгээ сүүлийн 1-2 жил ер нь тэгээ нэг сошиал медиа ер нь бүхэл тайлбараар ирэхэд кампаар сурч гэж үзэж байна. Тэгээ Мондаг энэ залууг бол би бүр энэ 21-р зуунд ийм насны ийм тэр ямар мэдрэмжтэй тэгээд энэ ийм юмыг хийхэд хөдөлмөрч хүн зүгээр л ингээл хүнээр хөдлөгдөг ингээд мөнгөөр ингээд асуудлыг шийддэг хүн бол ийм юм босгох тун хэцүү. Тэгэхэд ийм насны хүн тэгээд гадаадад ирсэн. Тэгээ ийм юм босгоод тэгээд энэ уламжлалаа хадгалж үлдэхийн тулд энэ олон монголчуудыг цуглуулдаг ийм гоё. Тэгээ бид гурав өнөөдөр ийм гоё монгол сайхан тоондороо энэ сайхан монгол гэртээ ингээд суугаад ингээд ярил. Энэ бол бас үнэхээр хэлэх үг алга. За. Тэгвэл мөнхц бол та Америкийн нэгдсэн улсад одоо ямар зорилготой ирсэн бэ? Одоо хэдэн онд ирсэн бэ? Одоо гол зорилго чинь биелж гин үү? Биелсэн байгаа юу? Одоо хүн болгонд өөрийн гэсэн нэг хүсэл мөрөөдөлтөө хүний энэ нутагт зорж ирдэг. Тэ? Надад ч гэсэн Михаилд нэг бодол бий гэдэг шиг би ч гэсэн нэг бодолтой ирсэн. Зорилго бол болоогүй. Тэгэхээр ямар нэг зорилготой ирсэн тийм үү? Зорилгондоо хүрэх дөнгөж чинь би ч одоо далай дотор дөнгөж тусал нэмэр болоод өөрийнхөө зорилгон дээр явж байна. Болоогүй миний зорилго болоогүй. Яагаад гэвэл өнөөдөр харалтаа энэ том хатар кампус энэ хүний дотор бас л далай тусал нэмэр болоод 5 хантаг 5 гэр бариад энэ чинь бас л мундаг зорилготой хүний ард ахаад энэ хүний ард байдаг шиг миний ард ч гэсэн мөн бас адилхан том зорилго байдаг. Яг өөрийгөө хэлэхээс илүү манай энэ Монгол эмэгтэйчүүдийн гой сүр хүчтэй төсөл төвчээр тэр хатуу жил одоо өнөөдөр миний энэ ингээл би өөрөө сайндаа ингээл лагдаа яваад байгаа юм бол биш. Энд чинь ерөөсөө Монгол эмэгтэй хатан ухаан одоо ажлыг гой эвийн олоод ингээд хийчин. Тэгээд ямар ч ажлыг хүнд хүчээр байсан ч гэсэн тэр чинь эвийн олоод хийхээр амархан байдаг байхгүй. Тэгээд зорилго гэх юм бол маш том зорилготой би. Тэгээд тэр цаг нь болоогүй. Яагаад гэвэл би чинь бас Америкт дээр дөнгөж 5 жил болж байгаа. Нэг олон жил болсон хүмүүсийн хажууд бол бид хоёр бол бид нар бол шинэ коуч та. Тэгэхээр болоогүй наа бодсон юм бол байгаа. Зорьсон зорилгынхаа төлөө тууштай яваад бүр ингээд тэндээс холдоод харьчихгүй одоо нөгөө гудамжинд гарчихгүйхэн шиг өөрсдийгөө алдчихгүйхэн шиг тий бус хар буруу зүйлд одоо уруу татагдчихгүйхэн шиг өнөөдрийн хүртэл ингээд бас тэмцээд явж байгаа, ажиллаад явж байгаа одоо залуучууд одоо ингээд тий одоо та нарыг бас одоо тий бусад хүмүүсийг ингээд харахад бол монголчууд бол монгол хүмүүс бол маш их бахархаж байгаа гэж бодож байна. Тий, тэгээд тий sorry. Энэ дэр нэг юм хэлэхэд ер нь гадаадад ажиллаж амьдарч байгаа нөхцөлд монголчууд бол яг залууч гэлтгүү, хөшинч гэлтгүү. Хөдөлмөрч хүн л ер нь хүнийг энэ ямар ч улс Монгол улс ч гэсэн зүгээр тосоод авд юм билээ. Тэгээ Америкт ингээ харахад би дөнгөж ирээд одоо босго алхаад ороод ирэхэд дээ гэл бас нэг юм байна те.
тий, зүү. 16 жил болчиход яагаад гэл ингээл тий. Гэхдээ яг гоо энэ чинь бас тэр хүний нэг амар тэр хүний буруу биш ч гэсэн зүгээр нэг тэгээ хөдөлмөрлөөд явж байгаа хүмүүс одоо хөдөлмөрлөөгүй гэж хэлэх нь хаашаа ямар ч гэсэн жоохон тийм ер нь хөдөлмөрч хүн л ер нь хүний газар бол ерөөсөө тастаагаал Үр дүнөө шууд харагддаг шүү дээ. Ямар ч юмны үр ундаг дүн. явах юм бэлээ. Гэхдээ зөвхөн I'm sorry. Гэхдээ зөвхөн Америкт байгаа монголчууд гэхгүй бээр дэлхийн өнцөг болон бүрт байгаа монголчууд бүгд адилхан байна. Бид нэр зөвхөн Америкийн талаар Америкт байгаа монголчуудын талаар нөгөө болж үтэхгүй байгаа ч юм уу тэр талыг ярих биш. Бас өөр улс орны одоо зүүн өмнөд Аз руу байна тий. Хошоо Европ тий, Их Британи гээл урд Америк хүртэл байгаа шүү дээ. Одоо хойд Америкч хүртэл байна, Канада байна, урагшаа Мексикт хүртэл монголчууд байдаг. За бусад улс оронд байгаа бүх монголчууд байгаа. Тэгээ тэр хүмүүс ч гэсэн ямар нэгэн зорилготой. Тэгээ тэр зорилгынхаа төлөө их нутгаасаа гараад ажиллаж амьдраад одоо ер нь хүний нутагт муу явсан хүнийг хараагүй шүү монгол хүмүүсийг. Тийм шүү. Яг. Тэ? Тэгэхээр бас ер нь монголчууд бас их сэтгэлийн хаттай, их төвчээртэй хар ажилдаа сайн тэгээд хүний нутагт өөрийнхөө биеийг зөв аваа явуулдаг. Ингээд ер нь нийтлэг сайн чанарууд их харагдаад байгаа байхгүй тийм. Хоёроо гэж бодчих. Мундаг. Амар хаан Одоо тэр Европт хүртэл нөгөө тракчд биш шүү Тий. дээ. Тэгээ бүр ингээд Европын ингээд улсуудаар ингээд байнгын нөгөө зорчоод ингээд явж идэг тий. Тракчд байдаг. Тэр хүмүүстэй хэлэхэд та хэд бас үнэхээр мундаг шүү. Одоо Америкийн тракчд бид бас ялгаагүй та хэдийг дэмждэг шүү. Тэгээд зам тий дардан байг, аюулгүй байг. Тэгээд та хэд маань бас эрүү саруул гэр орондоо харихын тулд аюулгүй ажиллагаагаа хангаж сайн явж гэртээ үрцгээгээрээ гэж бас бидний зүгээс хэлж байгаа шүү. Japa trucking одоо энэ үзэгч хэд болж байна? Юу болж байна? YouTube дээр болохоор ер нь айгүй баг. YouTube дээр би ерөнхий бичлэг оруулдаггүй. Дандаа Facebook дээр богино хэмжээний бичлэгүүд оруулдаг. Тэгэхээр Одоо энэ удаагийнх нь YouTube эхний удаа гэсэн үг. Өмнө нь YouTube дээр оруулж байсан уу? YouTube дээр тий 3 подкаст байгаа. Тий 3 байгаа. Одоо энэ болохоор дөрөвдөх нь болж орж тий. Гэхдээ хүмүүс бол нийтлэг намайг мэддэг нь Facebook үгүй. Тий. Тэгээ би нөгөө Facebook дээр дандаа богино бичлэгүүд оруулдаг болохоор тэрүүгээр амар их мэддэг. Тэгээд Задус бидний хүслийг авах цаардаа юу оройны ажил хийж байна. Өнөөдөр хоол идэх цав гарсангүй. Ямар сандаа хоол захиалчаад. Ингээл үуч штэ энэ одоо үсмэс яа гэдэг байгаа юм бэ штэ. Арай. Энэ гоцоо тракны холбогдолтой ерөөхдөө. Ердөөсөө л гоцооч биш ерөнхий яг хэдгэн л дандаа трак дагална одоо тий. тийш айгу аваастай өгөөтэй айгу айтайхан. Яг эцгийг нь олсон гой рилнүүд хийгээд идэв шүү. Заримдаа бас их зав харчаад өнгөрдөг их айтайхан. Монгол талдаа Америкт одоо хийгээд хэр болж байна? Одоо хагас жил болчихно. Ерөнхийдөө энэ он гараад ихсэн гэж болно. Би өнгөрсөн жилээс ингээд прогноз хийгээд хүмүүс яавал юу үзэх үү гэдгийг ингээд прогноз хийгээд явсан байхгүй. Тэгсэн чинь яг үнэн одоо боддоо бичлэгийг хүмүүс үздэг юм. Чанартай гоё ингээд санаа агуулгатай тийм бичлэгүүдийг хүмүүс үздэг юм. Зүгээр нэг юм ингээд хальт ингээд нэг худлаа унан те flex day ч юм уу, bling ч юм уу те ингээд нэг тийм жоохон нэг явуургүй нэг бичлэгүүдийг амар үзээд яг ингээд энэ өстой гоё бичлэг боллоо. Энэ өстой яг гоё явна гэсэн бичлэгүүдийг бол үздэг юм бэл. Тэгэхээр нөгөө хүний яг нэг юг тааж хэлшгүй юм байна тий. Одоо юу гэхиндэ фокус гэдэг илүү. Фокус тий харах өнцөг юм уу тий. Монголоор юу гэж орчуулах вэ фокус гэдэг? Би бол харах өнцөг л гэж бод. Харах өнцгтэй. Хүн болгоны хар өнцгөө өөр тий. Гэтэ яг нэг амар олон хүний харах өнцөг нэг газараа төвлөрөнгүүд тэр нь олон үзэгчтэй болоод байгаа юм байна тийм ээ тий.
Тий. Тэрийг л олж хийгээд байгаа байхгүй энэ нөхөрч айгүй хөрхөн. Тэг яг тэгэл ингээл бичлэгний дараагийн хийж байгаа бичлэгнүүдээсээ ингээд нөгөө туршлага хөрөнгөлүүлээд яавал хүмүүс үзэх үү, юу яах вэ гэж ингэж байгаа. Гэхдээ яг үүндээ худлаа үнэн бичлэг хийх ямар ч боломжгүй. Ягаад гэвэл тэр чинь бол амьдралаас тасарчих гад буруу гэдэг нь шүү дээ. Хүмүүс буруу ойлголт өгөхгүй. Тэгэхээр аль болох үнэтэй ойрхон тийм бичлэг хийх гэж л хичээгээд байгаа. Тийм. Яг одоо хэр удаа үргэлжлэхгүй энэ подкаст хэр удаа цаашдаа тараагчид болон Монгол гадаадд зориулсан юм гоё подкаст хэр удаа үргэлжлүүлэх юм бэ? Ер нь бол энэ жилийн хувьд бол би яг 10 подкаст гэсэн прожект өөрөө хийсэн. Тэгээд тэр 10 подкаст нь ерөнхийдөө тракны талаар бусд хүмүүс тракнд орох гэж байгаа хүмүүс зориулсан тийм бичлэгүүдийг оруулах гэж би зориж хийсэн. Тэгсэн яг ажлын шаардлагаар одоо нөгөө замд байнгын машина бариад трак хийж явж байгаа болохоор цаг зав зарцуулж чадахгүй байна. Хүмүүстэй ингээд уулзаад подкаст хийж чадахгүй байна. Тэгээд аль болох өөрийнхөө тэгээл нөгөө боломжтой цаг үедээ уулзаж хийж байгаа. Тэгэхээр ямар тач зорьсон нэг 10 подкаста энэ жилдээ амжтгүй маа гэхэд ямар тач дуусгана. Монголоос хүмүүс бас их Америк нэгдсэн улсад траканд орохыг зорж байна. Өөр бусад улс орноос бас хүмүүс их траканд орж ирж ажиллахыг зорж байна те. Тэгээ тэр хүмүүст та хэд маань бас нэг одоо өөрөө өөрсдийнхөө өнцгөөс зөвлөгөө өгөөч. Одоо яавал одоо траканд ордъё. Одоо энэ цаг үедээ уйлдуулаад одоо яг яах ёстой юм. Одоо магадгүй энэ Америкт ирсэн траканд орох гэж жолооны үнэлгээ авах гээд байж байгаа хүмүүс байхыг үгүйсэхгүй шүү дээ. Энэ удаад одоо 25 оны 10 сар энэ жоо улс төрийн байдал тэгээд дээрээс ирж байгаа биднэрт гарч байгаа маш том энэ улс төрийн бодлогоос хамаарат биднэрт энэ иммигрант одоо цагаачд гэсэн биднэрт бол маш хүнд тусаж байгаа нь бүр дээрээс нь дөнгөж орж ирсэн биднээс илүү өмнө нь амьдарч исэн олон жил амьдарсан хүмүүсээс илүү дөнгөж бид нар орж ирсэн хүмүүст хүртэл бүр нөлөөлж байна. Одоо бүр биетээрээ нөлөөлж байна. Тэгэхээр нэх ер нь бол наашаа ирээл тараканд яваал нэг тийм очиргоо аваа цацаатлал юм болоод ингээд явахаас илүү бид нар энд бас тийм амар биш шүү. Америкт ирээд тараканд яваал хэвээр алаад байна гэдэг яг хэцүү. Би нэг эмэгтэй хүн, би яг л эр хүн шиг явдаг. Би яг л эрэгтэй хүмүүс яг ямар зам хийдэг 11 хоног ч юм уу нэг явах хэвээр терапинд би яг л эр хүн шиг явдаг. Гэхдээ би адилхан л яг л сард би ямар терапи хийхдээ адилхан явж байгаа хэдийч энэ тийм амар бол биш. Ялангуяа Калифорнид амьдарч байгаа бид нар бол биений хооронд л байдаг. Яг л наашаа ирээл ингээл нэг юм гоё мөрөдлийн амьдралаараа амьдрна гэхэд бол би энэтэй бас санал нэг тун хол байна. Тэгээд хэрвээ наашаа ирэхээр шийдэж байгаа залуу хүмүүс байх юм бол төгс цаг мөчийг битгий хүлээгээрэй. Хаана ажил амьдрал боломжтой бололцоотой тэр газраа л хөдөлмөрлөд тэгээд өөрийнхөө хөдөлмөрөөрөө сайхан сэтгэл санаа өөдрөг одоо тэгж л явсан дээр бах. Түүнээс одоо наашаа бол цаг агаар тун тавгүй болсон шүү гэдгийг би нэг жоохон муугаар одоо энд бид нар усын нууж байгаа юм чи ясын дагахаас өөр аргагүй учраас ер нь тийм байгаа шүү. Одоо ингээд нөгөө Америк нэгдсэн улсад бид нар ингээд ажиллаж амьдарч байгаа үед зөндөө сайтай муутай саартай зүйлүүд болж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг гоё хөвгчлөлтөө гоё бүр инээ тэмтэй бүр ёо what the heck гэсэн нэг тийм нэг зүйл байгаа шүү дээ. Тэгээд мөнх зулаа тракер одоо та ямар хөвгчлөлтөө гоё зүйл болж ирсэн нэг тэндээсээ гоё хуваалцаж. Баярлалаа. Сайн гоё асуулт байна. Энэ би нэг 100 яриг руу машин авах гээд тэгээд нийтдээ 9 машин ачдаг. Тэгээд 9 дэх машин ачих гээд яг Атлантагаас гараад нэг жижиг хотоос тэр нэг ээж охин хоёр одоо ээж охин хоёр ирээд надаа машин өгөөд Калифорни руу охиныгоо сургууль сурах гээд явуулж байгаа гэх. Тэгээд жолооч нь хаана байгаа ингээд намайг тэгээд би вэ гэд би таракнаасаа бууж ирээ. Гэхдээ чи нөхрийгөө дуудаа гэд.
явж байгаа. Тэгээ би жолооч нэгсэн чинь тэгээ энэ кабин чи хин нэгэн байгаа тэрийгээ дууд тэгээд тэгээд миний англи хэл болохгүй байгаа юм эсвэл би надад зөвлөдөө ингээ 100% ойлголцоод байгаа. Чи тэгээ энийг Калифорни руу би чиний бүгдийг ингээд 8 машиныг авчих тийм гэсэн. За тэгвэл тарахныхаа урд зогсгоно. Тэгээ би яагаад гэсэн чи яг урд нь ингээд зогсоод яаж байгаа би чиний зургийг чи аавна гинэ. Оо за. Тэгээ ингээ би бүр ингээ Питер үлийн урд нь ингээ зогсоо. Инээмсгэл гээл аа. Тэгэхээр инээснүүд. Би бүр инээд үрээд тэгээ миний цээ зураг авчиж байгаа юм чи. Оо за. Тэгээ яасан гэсэн нөхөр эргэлзэж байгаа байхгүй. Тийм байна те. Энэ хүү яг эмхтэй тракч яг мөн үү? Яг жолооч нь мөн үү гэдэг те. Энэ одоо ингээд иштэл гэл ингээл цаашаа харж ингээд хөхрөөл наашаа харж нэг яваагаал тэгэл би бодсон. За энэ бол нөгөө дүнж ихний жолооч болоод удаагүй бах үеийн хошин юм болц. Тэрнээс өшөө зөндөөл юм болсон. Тийм байна те. Окей. Тэгээ нэг зураг авахсан байл юм аа. Тийм байна. Одоо энэ Батар кампын үүсгэн байгуулагч залуу маань одоо энэ Монголоос болон бусад улс орноос наашаага Америкийн нэгдсэн улсад ирж ажиллаж амьдарч бизнес эрхлэж байгаа хүмүүст бас өөрийн одоо олсон мэдсэн туршлага хоригдлаасаа хэлж зөвлөхөө юу байна тийм ээ? Гоё асуулт. Наа чин хамгийн чухал асуулт ерөөдөө хамгийн чухал баримталж явах зүйл хэрвээ Америкт ирж бизнес эрхлэж байгаа бол те бүх юм хуулиасны байх хэвээр те ирээд хуульчаа сонгох хэрэгтэй. Хэрвээ хөрөнгө оруулж байгаа бол Америкт авчирч байгаа $1 болгон хөрөнгө оруулалт. Тэгээд энэ хөрөнгө оруулалтыг энэ хөрөнгө оруулалт байна гэж шийдэж байгаа хүмүүсүүд нь яг $10 гэж шийдэх юм байлаа. Ерөөдөө нэг тэгээд можоос салтгаалаад өөр. Тэгээд Калифорни нэг дор аж нэг $100,000 тэгээд яг хараад хүмүүсүүд чинь нэг бизнес гэхдээ энэ бизнесийг эрхэлж, гэхдээ нэг 2 хүнийг дор атлист 2 хүн цалинжуулах хэрэгтэй байхгүй. Тийм утгаараа бид нэр юу яаж болно те? Одоо Монголоос хөрөнгө оруулж байгаа хүмүүс бизнес эрхэлж болно гэхэд хууль аль биесны. Нэгдүгürt бол хуульчаа зөв сонгох хэрэгтэй тийм ээ? Зөв. Дараа нь хоёрт болохоор ерөөдөө хэрвээ энэ бизнес чи удаан явжсэн бол орлого те сүүлийн 2 жилийн орлого ч юм уу те тэрийг бас үзэж явах хэрэгтэй. Хэрвээ дөнгөж шинээр эхэлж байгаа бол одоо яг ижил төстэй бизнес яаж явдаг вэ? Тэгэл яг л тэгж л юм шүү дээ. Ерөөдөө бол босол яг л адилхан бүгдийг хариуцна гэсэн үг шүү дээ. Онл босдоо хүлээгээд ашигтандаа орсон баг компани ч бол шал өөр гэсэн үг. Яг зөв тийм тийм. Тэгэж зөвлөе. Ямарсан ирж бизнес хийж байгаа хүмүүсүүд те Монголоос ирж байгаа монголчуудаа зөвлөхөд. Окей, nice. Тэгвэл та магадгүй эмхтэй тракчин болохыг хүсэж байгаа эмхтэй хүмүүс байгаа шүү дээ. Одоо дэлхийн өнцөг улам бүрт Америкт ч байгаа, энэ дотроос ч байгаа, Монголоос ч байгаа, бусад өөр твээс байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүст гоё ингээд нөгөө энэ индастри трак руу орох тэр сэдлийг өгөхөөр гоё зөвлөгөө өгч. Хүрээ дээр. Тэгээд Монгол эмэгтэй хүнээс бол шамбас асал мундаг шүү гардыг байлээ. Ганцхан би ч биш. Монгол ямар ч эмэгтэй хүн энэ ажлыг бол даваад гарна. Сэтгэлийн төвчээртэй тэгээд энд хүрээд ирсэн цагт нэг амар амархан гэж бодох бол асал хөлөө олох гэж ер нь нэг хэсэгтэл хормоогоо ширшүү хитүүлээ. Тэгж байгаа л очрыг нь олно. Шүдээ 100. Дэмдэндээ, дээс ирчэндээ гэж тийм. Болно. Манай Монгол эмэгтэйчүүд бүгд чадна. Гэхдээ энэний эхлээд хамгийн чухал энд Америкийн засгийн газар шаардаад байгаа юм бол хамгийн номер 1 бол Монгол охтуудаа хэрвээ Америкт ирж амьдрах гэж ажиллах гэж байгаа бол хамгийн түрүүнд бүгдөө хэлээ сурцгаая. Англи хэллэг бол одоо бүх шатны байгууллагуудад шаардж байна. Дээр нь ялангуяа манай таракныханд бол ганц эмэгтэйч гэлтгүй ер нь манай ирчүүд ирээдүйн Монголоос наашаага үнэхээр наашаад ирвэгээд тэмүүлсэн. Нэг зорьсон хүн бол нэг л өдөр энэ ч ингэж сууж идэв шүү. Үнэхээр зоригтой юм бол тэрний 80% нь хилээ сайн сураад авчих. Дараа нь виз гарна онгоцоор нисээд аваад байна. Асуудал байна. Welcome to United States. Okay. За тэгэхээр өнөөдрийн Java Trucking podcast-ны дугаар маань
Америкийн нэгдсэн улсын Лос Анжелес, Лас Вегас хоёрын хооронд орших Батар камп дээрээс ийхүү та бүхэнд хүрлээ. Тэгэхээр өнөөдрийн бичлэгт маань оролцсон Батар кампийн үүсгэн байгуулагч Өмбөө. За мөн дээрээс нь Америкийн нэгдсэн улсад хөндлөн тракаараа давхиж явдаг эмэгтэй тракч Мөнхцөл. Ингээд энэ тракчдыг маань бас дагаараа одоо энэ доор гарч байгаа Instagram хаягаар нь та бүхэн дагаараа асуух зүйл байгуул шууд мессенжерлүүн те бичээд асуух зүйл байвал асуугаараа. Ингээд өнөөдрийн энэ сайхан нэгэн дугаарыг үүгээд өндөрлөё. Тэгээд За ингээд Монголын ард түмэндээ энэ сайхан подкастыг хийгээд биднийг одоо цагаа заваа гаргаад үзсэнд баярлалаа. Тэгээд Монголын ард түмэн минь, Монголын сайхан залуус минь үргэлж өөдрөг, зохин өдөө тэгээд данхандаа цайтай, дансандаа мөнгөтэй, тогоондоо холтой, толгойдоо бодолтой тийм ээ. Тэгээд тэнгэр шиг уудам сэтгэлтэй, тэнгэр шиг гүн эвтэй найрамдалтай, эелэг бүтэн инх түн амьдрах болтугай хэмээн зулаа миний биес мэдчилж байна. өнөөдөр ингээд дуусгаж байна. Дараагийн подкастаар уулзтлаа төр баяртай. Бай! Ямар утгатай үг юм бэ? Батар ч нөгөө нэг бидэд анх нөгөө нэг одоо нөгөө нэг жуулчны тур хийдэг гэсэн шүү дээ. Одоо 10 жил болж байгаа Батар Travel. Тэрнээс анх нэрээ олсон. Яг тэр үед чинь нөгөө нэг манай нөгөө Батар нөгөө Трабазаврын арга ас чинь говьс олдоод нөгөө музей түүхэн зүгээр. Батарын арга ас нөгөө Нью-Йоркд нөгөө дуудлага худалдаа нь юугаар ирээд хулгайлагдаж ирээд Нью-Йоркийн дуудлага худалдаанд орж ирсэн байхгүй 11 онд 12 оны үед. Тэр үед бидэд яг нөгөө нэг тэр нэр нь амар гоё юу явж байсан. Авчаад сквадрын талбай дээр ч бараг 2 жил байлгсан баг шүү дээ. Тэ? Тэр 11 онд юм уу тий? Тэр 11 12 оны үед болсон үйл явдал. Гэхдээ нөгөө худалдаалагдсан нь болохоор нэлээд өмнө юм шиг ба. Яг нөгөө Нью-Йоркийн Америкт орж ирээд Нью-Йоркийн дуудлага худалдаан дээр борлуулагдаад нөгөө цаашаа явах гэсэн юм байлаа. Тэгээд Монголын засгийн газар хурж ирээд энэ нөгөө хууль бусаар орж ирсэн ингээд цуж хурааж аваад тэгээд Монголд аваадсан юм. Тэр үйл явдал нь болохоор 11 12 оны үед баггүй.